Мик зэгээс шалгаарай. Аа. Зүгээр үү те? Микүүд. 1 2 1 2. 1 2. Минийх зүгээр үү? 1 2. За. За, Google Ball Talk Show-ны нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдрийн манай зочноор Ноён уул Эрдэнэ компанийн захирал. За, бидний сайн мэдхээр Worldwine брендийг Монголд танилцуулаад хэдийнэ 30 жил болсон Төвшинбаяр захирал маань хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Тэгээ Google Ball нэвтрүүлэг яг одоо ингээд зочтой байсан бол яг таныг хүлээж авах реакшн ийм байх байсан. Яг байх болоо. Тэгээ урилга хүлээж авсан танд баярлалаа. За. Сайхан наадмалж гин үү? Сайхан одоо тэгээд зуны бас сайхан дэлгэр цаг эхэлж байна. Сайхан зусж байна уу тий. Сайхан зусж байна. За тэгээд наадам жил болгон сайхан болдог доо тийм ээ. Ер нь асуултаа бол ингэж эхэлмээр байна л да. Төвшин захирлыг бол бид нар бол ингээд дарсны соёлыг те дарс тагсан соёлыг монголчууд биднэрт одоо ингээд бидний төрөөгүй хаас ингээд гаргаад ирсэн те. Ер нь бол Төвшинбаяр гэдэг хүн те байхын ер нь сайхан тал нь танд ямар санагддаг вэ? Юу байдаг вэ? Уу яг нь нэгдүгээр би мэдээж эмэгтэй хүн, хоёрдугаарт ээж хүн. За бас гэр бүлийн тийм ээ. Одоо хань. За тэгээ компани дээр бол мэдээж хэрэг одоо захирлынхаа үргийг гүйцэтгэх нь ажлын залуучуудтай айл болох ойр байна. За тэгээд найзуудынхаа дунд бас мэдээж бас үерхэлтэй бас их үнэнч олон жил найзалсан багын найзуудтайгаа хаяа бас уулзах зав гаргана. Тий. Тэгэхээр одоо өөрийгөө одоо дүгнэх юм бол олон талаас нь олон ажлыг дамжуулаад явж идэг л эмэгтэй хүн юм уу да? Амжуулаад явж идэг тий. Тэгээ тэр болгоныг ингээд амжуулж явахын тулд тэг гинтл одоо хүн тэр нэг скейлийг ингээд сурахгүй штэ тий. Тэгэхээр яг одоо ингээд хизээ одоо ингээд нэг одоо нэг балансыг барина гэж амар чухал зүйл амьдрал дээр ингээд байгаад байна штэ тий. Тэгэхээр одоо хизээ н одоо жишээл найзуудтайгаа уулзах байхаар эргүүлээд нөгөө нэг чи тоосонгүй гээл тэгдэг ч юм тий. Ажил дээрээ ингээд анхаарлаа хандуулаад за ингээд байна гэр бүлээ ингээд тэднүүсийг ер нь яхад тэрний яаж барьж авдгийг балансыг тий ер нь яг уу залуугасаа бас сурсан нэг юм бол ажлаа их сайн төлөвлөдөг. За зуныхаа амралтыг бол бараг л жилийн өмнөөсөө төлөвлөнө. За өвлийнхаа амралтыг эднэр бол яг ингээд тавьчихдаг. За найзуудтайгаа уулзах завыг бол ажлынхаа завсраар за маргааш нь одоо хурал хойтой бол амжихгүй шүү гэдэг ч юм уу тийм ээ. Яаж игээд ажлынхаа дундуур бол цав гаргадаг. За хүүхдүүдтэй гэр бүлдээ яаж цав гаргадаг вэ? Ажлын бас бус цагаар. За хагасаа бүтэн сайдар бол аль болох амрахыг хичээдэг болсон. Урд нь бол одоо залуу ахт ч амралтын өдрийг бас хайхардаггүй ээж тийм ээ. Тэгээ одоо бол бас гэр бүлдээ цаг гаргах хэрэгтэй. Өөртөө бас цаг гаргах хэрэгтэй. За тийм учраас үдээс өмнө цагийг их ашиглаж өдрийн 2 3 хүртэлх тэр болтол бол одоо компанийнхаа ажил дээрээ тогтмол байгаад ажлаа амжуулна. За сүүлийн үед бас хөдөлгөөн хийдэг болцсон. Бас тийм тэндээ бас цаг зав гаргана. Тэгэл төлөвлөсөн юмнууд бол бас хамгийн чухал байдаг тийм ээ. Тэгээ ер нь бол хагас жил бүтэн жилээр нь за тэгээ улирлаар нь тэгээ сараар нь 7 хоногор нь за өдрийнхээ бол яг цагаар нь ингээд төлөвлөждөг тийм. Өдөөс өмнө энэ ажил амжуулна. За өдөөс хойш бол одоо хувийнхаа ажлыгч гэдэг юм уу тийм ээ. Цагцуулаад явдаг гарч ирж шүү дээ. Тий, ер нь бол тийм нэг хамгийн багадаа 2-7 хоног одоо бизнес уулзалтуудаа сарын хугацаанд бол юмнуудаа тавьчихдаг. За гадныхан бол бүр одоо улирлаар нь хагас жилээр нь төлөвлөдөг учраас гадныхантай их хамтарч ажилладаг тийм ээ. Герман, Франц, одоо Италичууд, Испаничууд. За тэгэл одоо бид нар чинь бас Америкт компанитай ч бас ажиллаж байна. Энэ хүмүүсүүд яадаг вэ гэхээр ер нь бол бас төлөвлөдөг. Тийм одоо митинг уулзалт, онлайнаар уулзалтаа хийх гэх юм бол сарын өмнөөс төлөвлөдөг баг жишээтэй. Яг тэдх өдрийн тэдэн цагаас уулзалт тавлъё гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээд аяллуудаа ч гэсэн одоо бизнес аяллуудаа ч гэсэн нэлээд эртнээс төлөвлөдөг. Тийм тэгэхгүй бол эн чинь бас аль талдаа цаг заваа гаргадаг учраас тэд нартэйгээ ингэж ажилласаар хагаад бас энэ төлөвлөлтийг их сайн сурсан юм шиг байгаа юм. Хэрвээ төвшин захирлыг одоо ингээд за төлөвлөгөөгүй 1 сар байлаа гэж бодвол одоо ямар байх вэ? Маш хэцүү санагдах байх. Хэцүү юу? Тий. Одоо ёстой нэр жолоодлогогүй морь шиг л байх бах та тийм ээ. Тий. Одоо нэг удирдлаггүй ч гэх юм уу тий. Тий. Тийм байж одоо бол ер нь үзээгүй юм биш. Одоо яг чамайг сая асуусан чинь тий. Үргэлжил одоо ажлууд ингээд араасаа тавигдсан байдаг. Төлөвлөгөөг нэлээд сайн бас гаргаад яриад байгаа шалтгаан нь болохоор юу гэхээр
төлөвлөгөө бол одоо ялангуяа яг одоо тасралтгүй олон жил ингээд те бизнес хийж байгаа хүмүүсийн яг ингээд чухал нэг айгүй давтагддаг те тийм зүйлүүд гарч ирээд байгаа байхгүй те төлөвлөгөөгүй бол одоо та нэг сард байж чадахгүй гэж штэ те. Ер нь хэцүү юм биш үү бодсон чинь тий. Ер нь бол одоо оюутан нас руу очие гэж бодоод байна л да. Оюутан наснаас зүгээр ингээ хараад ахаад айгүй олон бас нэг эргэлтийн цэгүүд те юмнууд одоо ингээ гарч ирсэн байгаа хгүй. Хүний одоо нэг орчин соёлтохоор те хүмүүс солигдохоор тэр хүний харах хандлага нь те одоо дадал зуршлын хүртэл ингээ өөрчлөгдөд дээ штэ те. Тэр нэг анхны бизнесийн гараагаа эхлэхэд хоримтлал үүсгэсэн гэдэг те тэрний талаас бас гоё сонсомоор байна л да. Харин би ч бас 93 онд төгссөн. Тэгээд 87 онд Герман руу сургуульд явсан. Дрезден хотод байдаг техникийн их сургуульд нэхмэлийн инженер мэргэжлэр төгссөн. За тэгээд хэлний бэлтгэлтэйгээ бараг 7-8 жил сурсан. Тэгээд тэр үед чи энд бас нэг жил хэлний бэлтгэл, тэнд очиод бас нэг жил хэлний бэлтгэл хийж их сургууль руу ордог. Яагаад гэвэл дээд сургуульд орохын тулд бол хэлний шаардлагыг бас маш өндөрөөр тавьдаг тийм ээ. За тэгээд нэлээд сайн одоо герман хэлтэй болж их сургуультай орж исэн. За тэгээд сурахынхаа хажуугаар Германд байхдаа би ер нь 1-р курсынхаа зуны амралтаас эхлээл ер нь ажил хийж эхэлсэн юм байлээ. Одоо хин зааж өгсөн мэдэхгүй одоо тэгээд хамт сурж исэн охин маань бас их хөдөлмөрч Монгол охин байсан. Тэгээд бид хоёр бас их нийлж хагаад хоёулаа их ажил хайгаад ажил хийдэг. Тэгээд тэр үед ч одоо 18-т гэрээсээ гараад явсан. Тэгээд тэр цагаас хойш бол ээж аваасаа ер нь дахиж нэг төгрөгч аваагүй. Тэгээд яг тэгэхээр одоо хүн гэрээсээ гараа явсан бол за оюутан болсон ч гэсэн өөрөө өөрийгөө л одоо хариуцах хэрэгтэй эдийн засгийн хувьд тийм ээ анх сургууль явхад л ээж аав маань хувцслал за бас хэрэг болж магадгүй гэл одоо тухайн үед чинь Германд чинь бас нэг сахин гурдаг мөрдөг зарагддаг байсан. Одоо бас нэг та нарч баг мэдэхгүй бах нэг тийм хөрхөн юм цэнхэр өнгөтэй гоё гүц мүц эднэр зарагддаг байсан. Тий. Тэгээ тэр эдрийг авч явал за тэрнээс хойш бол одоо 1-р курсээс хойш бол ээж авсан мөнгө аваагүй. Үдийг олтол тийм ээ аль болох л одоо ээж авдаа дарамт учруулахгүй гэсэн тийм нэг санаа одоо бодол одоо суудсан байсан юм шиг байгаа юм. Тийм тэгээд яг Германд сурсны бас нэг давуу тал бол бас энэ төлөвлөлт цаг барих байхгүй юу. Герман хүмүүсүүд бол маш их юмаа төлөвлөдөг. Жилийн өмнөөс одоо манай оюутан залуучууд би эх жил одоо Грек явах гэж байгаа. Тэрний дараа жил Итали явна. Тэгээд наан ажил хийгээд ингээд тэр хоримтлалаа бий болгодог, аяллахаа мөнгийг бий болгодог. За тэгээд дээрэс нь бас Герман хүмүүсүүдийн нэг авах чанар бол одоо миний хэлээд байгаа энэ олж байгаа орлогоос тодорхой хэмжээг цааш нь далд хийж одоо хадгаламж бий болгож хоримтлуулдаг. Тэгэд тэр мөнгөө эргүүлээд одоо зорилготойгоор яг хоримтлуулсан зүйлдээ зарцуулдаг. Тэгээ энийг тухайн үед их сайн ойлгоогүй мөртлөө одоо ингээд бодохоор бидний ой тоонд ингээд ойрхон суудсан. Тэгээ дадал болгоцсон ч гэх юм уу. Тэгэхээр одоо ажил хийж байгаа нь бас нэг зорилготой ажил хийгээд исэн юм шиг байна. Хоримтлалтай болох хэрэгтэй юм байна, тийм ээ? Хоримтлахгүй бол хүн ер нь одоо аливаа ямиг хүссэн ч зарцуулах мөнгө хаанаас олох вэ гэдэг бодол тэр одоо 19 сартай хүүхдэд л суулгасан юм шиг байна. Тэгэхээр ажил хийн гэдэг бол хүнийг ер нь бол хөдөлмөрчин хүнийг одоо маш олон юмд сургаж идэг, тийм ээ? Шамтран, чи ядран, өлсөн, хичээлдэгүүн, тийм ээ? Тэрний хажуугаар ажил хийгээд одоо явна гэдэг хин надад одоо тухайн үед тийм үүрэг даалгавар өгсөн. Тэгэхээр өөрийгөө л одоо бодвол тухайн үед зоригжуулаад явж исэн юм шиг байна. Нөгөө зориг тавьчихсан тийм ээ. За би бас нэг хоримтлалтай болчих юм бол 100 гэртээ нисэд очичихна гэх. Тэр үед чинь зөвхөн Москвагаас бас Монгол руу нисдэг байсан. Тийм тэгэхээр онгоцны билет чинь бас тийм хямдтай орохгүй. Тийм тэгэхээр чинь бас нэг онгоцны нислэгийнхаа тийзэг хүртэл олох хэрэгтэй. Тийм. За залуу эмэгтэй хүүхд юм чинь бас хувцлна. За бас аятайхан гоё ресторанд ороод суучмаар байна ч гэдэг юм уу тийм ээ. Тэр хэрэгцээ шаардлага бас байсан юм шиг байгаа юм. Тэгэхээр л бас ажил хийж мөнгө олж одоо хүнээс хамааралгүй эдийн засгийг бий болгоно гэх юм уу эсвэл өөрийн гэсэн орлоготой байна гэдэг тэр нэг эмэгтэй хүний бас нэг эмоц байсан болол гэж би боддгоо штэ залуу хөхтэй. Одоо ингээл нас болгон гоё өөр өөрийнхөө бэлгээ авч ирдэг, өөр өөрийн утга учиртай гэлтэй тэгж ярьдаг штэ. Тэгвэл та одоо яг өөрийнхөө насыг хэлвэл яг ямар нас ингээ мэдрэгдэж байна? Гэхдээ одоо бол өөрийнхөө насыг бодохоор бас гоё нас. Тийм тэгээд 50 нилийн гарчлаа тий. Тэгээд мэдээж яриг яг л өөрийнхөө наснда бас гоё байх юмсан гэж хүсдэг тийм ээ. Тийм тэгээд одоо зарим хүмүүсүүд тэгж ярих юм шүү дээ. Өөрийнхөө наснда загсан хувц өмссөнгөө эсвэл өөрийнхөө наснда
өсөө урт ургуулсан байна ч гэдгийг юм уу. Аха. Тэгээд янз янзын юм яригдах юм. Би бол тэрэнд нэг тэгж ач холбогдол өгдөггүй. Өөртөө л сэтгэл хангалуун тийм ээ, өөрийнхөө өмсөх дуртай хувцсыг өмсвөл өөрийнхөө бас өнгийг бол бас нэг сүлүүд бас мэддэг болчиход байгаа маа бас тийм зөвлөгөө хэлээр аваад тийм өнгөө тодорхойлуулж үзсэн бас тийм. Яг таны одоо насны ингээл бизнес эрхлэгч нь байна, зүгээр ингийн одоо ажиллаж байгаа ч хүмүүс байна тий. Тэгэхээр илүү одоо ингээл зарим ингээ анзаараад тахаар айгу ингээл өөрийгөө ингээд нэг тийм нийгмийн гадна тавих гацж байгаа юм шиг тий. Ингээл за би ингээд яасаа гэтэл одоо ингээл нөгөө эд гой ингээл нөгөө бүх одоо юм нөө амьдрал цэгцэрсэн гэдэг шиг тий. Тэгэхээр та бол илүү одоо жоохон магадгүй ингээд хоёулангийн үзэж байгаа хүмүүс дундаас тий. За би ингээд өөрийгөө жоохон ингээ хойш нь тавьсан байгаа хүнд нэг гой ингээд үг хэллүүл юу. Одоо чи юу гэсэн үг юм бэ? Бид нар ч болоогүй шүү дээ. Яг Европчуудад очих юм бол 50 эдэн нас гэдэг чинь эдэр залуу наснда бараг орно тий. Европчуудын одоо тэтгэврт суух нас айгу хожуу байдаг. Хэд вэ? Францд одоо эрэгтэй хүн 67 шүү дээ. 67. Тий. Эмэгтэй хүн чинь бараг 60 байна уу да. Тийм тэгэхээр чи бид нар болоогүй шүү дээ. Тэгээд мэдээж одоо өвөө эмээ бололгүй л яах вэ тий. Хүүхдүүд одоо хүнтэй суугаад хүүхэд гаргаж гин. Тэглээгээд одоо би бол өөрийгөө нэг хүүхэд хараад гэртээ сууна гэж бол сайн бодохгүй л байна тий. Мэдээж хүүхдүүдтэй айл болох ойр байхыг хичээхгүй яах вэ тий. Гэхдээ би өөрөө хүүхдүүдэд гаргаад өсөхдөө өөрөө л өсгсөн шүү дээ. Тийм ээ. Ажлын их үед нь хийгээл хүүхдээ хүнээр харуулхад нь харуулаад цэцэрлэгт өгт нь өгөөл бүх юм аа амжуулаад ингээл болгоод ирсэн. Тэгэхээр хүн өөрийнхөө хүүхдийг өөрөө л өсгөх нь би зүг гэж боддгийн. Өөрсдөө л одоо тийм ээ зохицуулаад өсгөх ёстой л гэж боддог. Бизнесийн одоо түнш 2002-3 оноос хойш найзалж байгаа герман найзууд байна. Гэхдээ надаас ахмад тэгсэн хэрнээ бид нар яг ингээд нийлээд уулзаа суугаад юм ярахаараа яг л миний төвшний насны найзууд шиг айгу тийм залуу сэтгэлгээтэй гэр бүлүүд айгу их герман. Тэгээ нэг нь Хамбургт амьдарч जैन, за зарим нь Франкфуртод амьдарч जैन тийм ээ. Тэгээд зориуд бас хаяа Германд очихоор цаг зав гаргаж Хамбургт очдгийн найзуудтайгаа уулзахын тулд хамт бас гоё амарна бид нар ч явж. Бизнесийн хүрээнд ингээ явж байгаад нэг одоо үл ойлголцол асуудал тулгараад ингээ байлаа гэхэд эргүүлээд яаж тэр асуудлыг шийдээ буцаад нэг тийм ингээд нэг одоо монголчууд бид нар чинь нөгөө нэг эргэх нүртэй байх те эргээд уулзах нүртэй байх гэж ярьдэн шүү дээ тэр харилцаагаа яаж авч үлдэх үү үлдээж ер нь бол тэр харилцааг авч үлдэхийн тулд өөрт тулгарч байгаа асуудал проблема одоо нууж хаалгүй ичид зовлгүй асууж ярьж хэлж явах хэрэгтэй. Эсвэл надад яг ийм асуудал байна. Тэг ийм ингээд байна. Тийм ээ. Би нэг ийм боломж байна. Тэг тэрийг ингээд нууж хаагаад байх юм бол нэг л их одоо хамраа өндөр өргөчөөл тийм ээ. Амбицтай нэг асуудалгүй хүн шиг явах асуудлаа яг бодтойгоор ойлгоод хараад тэр үнэн байдлаа шударгаар хэлэх хоёрын хооронд бол би бол асар том зай байдаг. Тийм учраас түүнээс ичихгүй хэлж ярьж явах хэрэгтэй. Тодорхой байх хэрэгтэй тийм шударга ил тод байх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр хүмүүсүүд чинь яг л сонсно тийм би одоо бас их залуу байхдаа бас их тийм одоо мэдхгүй чадахгүйгаас нэг тийм ичдэггүй тийм ээ скол одоо маш хүнд байгаагаас ичдэггүй яг л юмаа илэн далангуу гадныхандаа одоо хамт бизнес эрхэлж байгаа түншүүдтэй хэлдэг байсан. Чин бас нэг 2008 9 оны бас яг одоо мөнгөний бас нэг хань шунаад бас бид нарт чинь төлбөрийн маш хүнд байдал үүсчихсэн тухай үед тийм ээ. Тэгэхэд бол тэр байдлаа бол бид нар бол бас ил тод хэлээд бидэрт одоо яг ийм юм асуудлууд байна. Банкнаас одоо евро авахад ийм хүндрэлтэй байна. Бидний зээл ийм байна. Би одоо харилцагч байгаа төлбөрийг яг л энэ хугацаанд л төлж чадах юм байна. Эсвэл одоо бараг 3 хувааж төлөх юм байна. Гэхдээ ийм хугацаагаар гэдэг ч юм уу тийм ээ. Энийгээ их тодорхой тэгээд биднэрт тулгарч байгаа асуудлуудаа их сайн тодорхой нэг нүгэл ярьдаг байсан. Тэрний бас их давуу тал бас би байдгийн байна гэж харсан. Тэр хүмүүсүүд миний асуудлыг мэдээд сонсож ойлгоод хариу үйлдэлүүдийг авахдаа маш зөвөр хариу үйлдэлүүдийг авдаг тийм ээ. За төвшөө яг ийм асуудлуудтай байгаа. Монгол улс яг ийм байгаа юм байна тийм ээ. Энэ компанид ийм хүндрэл байгаа юм байна. За энийг бол тийм хамталт авч туулах хэрэгтэй гэд хайчдаггүй. Тэгэл одоо манай зах зээл чинь бага штэ эцээц тийм ээ. Манай компани бол одоо бусад одоо харьцаж байгаа маш их тоо хэмжээгээр зарж байгаа бусад улсуудтай харьцуулах юм бол манай Монгол бол одоо жижигхэн нэг цэгэн штэ тийм ээ. Тэгтээ харилцаа гэдэг бол айгүй чухал. Илэн далангуй байдаг тийм ээ. Тэр харилцаа бол маш чухал гэдэг юм билээ. Тэгээд бид нарыг жижиг гэж голохгүй төдийгөөс өдий болтол ингээл одоо хамт ажиллаж байгаа Герман, Францын компаниуд маань тийм ээ. Одоо бар 20 гаруй жил хамт
ажилласан учраас ер нь ах дүүнерээс ялгаагүй л болчдөг юм байлээ. Ааха. Бизнесийн одоо хамтрагчаа илүү урт удаан ингээд хугацаанд авч ингээ явахын тулд ерөөсөө нэг асуудлаа ил тодорхой ингээд ярих хэрэгтэй тий. Ярилцаж явах хэрэгтэй, хамт тэрийг шийдэж явах хэрэгтэй гэдэг шүү дээ. За бидний өмнө байгаа энэ дарс биднэрт бол одоо ингээл уудаг дарс ч юм эсвэл бие биендээ ингээл бэлгэлдэг гэдэг л нэг тийм харагдаж байгаа шүү дээ тий. Танд бол одоо шал өөр ингээд дарс бол харагддаг бах. Ер нь ямд дарс бол таны хувьд одоо яг юу вэ? Яг дарсыг бол одоо ингээд яг миний хувьд анх бол бүтээгдэхүүн гэж хараад тийм ээ. За Монголын зах зээл дээр хараахан орж ирээгүй байсан. Тухайн үед бол одоо дарс бүтээгдэхүүн л гэж харж ирсэн. Одоо бол ингээд ойлгоод, таньж мэдээд маш олон тариалангийн бүс нутгуудаар нь яваад дарстайгаа ингээд нэг ойлгох тусам бүхэл бүтэн том ертөнц тэр чигээрээ маш их том түүх тийм ээ их юм агуулгадчихэдэг. Тэгээ соёл бас агуулгадчихэдэг тийм ээ. Тэгэхээр бол одоо миний хувьд бол зүгээр товчоор хэлэх юм бол маш том ертөнц юм да. Одоо хоёулынгийнх нь урд байгаа энэ ямар дарс вэ? Тэгээ энэ бол яг манай яг одоо энэ ресторануудаар зарагдаж байгаа хамгийн сүүлд орж ирсэн шинэ бүтээгдэхүүн, шинэ брэнд. Тийм Францын одоо өмнөд бүс нутгийн Прованс гэдэг одоо ягаан цагаан дарсаараа алдартай. За яг одоо нутгийн хувьд бол яг зүүн өмнөд нутаг юм да Францын Прованс гэдэг нутаг байдаг. Ягаан дарсаараа маш их алдартай. За манай одоо бас 10 гаруй жил 15 6 жил харилцаж байгаа Clarence Dillon гэдэг компани брэнд, Clara гэдэг брэнд байгаа. Цагаан ягаан улаан. Тийм. Тэгээ яг энэ дарс маань бол гоё Sauvignon Blanc, Viognier гэсэн хоёр ус үзмийн сортоор хольж хийсэн. Их гоё тийм одоо зуны халуун өдөр гоё хөргөөд уухад таатай одоо тийм биднээс одоо фреш гэж хэлдэг тийм ээ тийм гоё шинэлэг хөнгөн амтыг одоо мэдрэх ийм дарс байгаа тий. За зуны халуун наадмын өдрүүд болж байна. Хоёлаа нэг сайхан гоё хөнгөн гоё фреш өдрөж авдаг тий. За тулгая. За тэгээ наадам болж байна. Хамгийн сайн сайхныг хүсье тийм ээ. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм аа. Ер нь одоо дарсныг бид нар чинь ингээл нөгөө худалдаж авахаас, хадгалахаас, задлахаас ахуулаад тусдаа одоо ингээд нэг юм байгаад байна шүү дээ, тий. Оюутан байхдаа бид чинь ингээд дарс марс ухтаа нөгөө урлын бодгоор онгойлгоно гэж ярьдэн шүү дээ, тий. Тэгээл ингээд тэгээ дараа нь одоо ингээд илүү нөгөө нэг бас ингээд зөвхөн хэрэглээ гэхээс ална хэрэглээний соёл гээл нэг юм байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр ингээд дарсыг чинь хамаагүй ингээд нэг онгойлгох гэж дээш нь доош нэгээ болохоор дарс стрессдэг гээл, тий. Тэгдэг. Ер нь бол одоо ингээд нөгөө тийм нэг дарсыг хэрэглэх соёлууд нь ямар одоо ингээд дарааллууд ингээд байна вэ ер нь? Бол өндөр зэрэглэлийн дарсан дээр яригддаг асуудал. Яг тэгэхээр яг wine cellar-т хадгалагдж байгаа Grand Cru дарснууд бол харанхуйд тийм ээ байгалийн одоо гэрлэрэ гэсэн үг шүү дээ. Байгалийн гэрэлгүй ямар нэгэн байдлаар одоо юм тод гэрэл мэрэл асаагаагүй. Зойрынх нь одоо температур нь одоо 18 хэмтэй. Яг одоо бид нар ч ингэж пар асаагаад байж байгаа хүмүүсүүд эцтэй тийм ээ. Тэр тийм пар бол тавьдаггүй. Зойрчин бол одоо бараг 70% чигшэлтэй байх хэрэгтэй тэр байдаг байхгүй. Тэгээ унтчих хэрэгтэй байдаг. Тэр дарсыг ингээл байсыг л хөдөлгөөл байсыг л одоо гэрэл асаагаад байгалийн гэрэл оруулаад ингээд ах юм бол тэр дарс стресст нь буруу зөв онгойлгохтой сэгсрээд хүчтэй хөдөлгөөд байвал тэр дарс стресст нь гэж ярьдаг байхгүй. Тэр бүх дарсан дээр биш. Стресст нь гэж байгаа нь одоо тэр нөгөө нэг дарсны чанарт нөлөөлөхийг хэлж байна уу? Яг дарс өөрөө унтчих хэвээр гэж үздэг. Яг тэр хадгалтын процесст тийм. Тэгэхээр бид нар одоо чинь Grand Cru дарсыг худалдаж авсан одоо сая төгрөгнөөс дээш хүнтэй дарсаа худалдаж авсан ч гэдэг юм уу одоо 800 мянган төгрөгнөөс дээш хүнтэй дарсаа худалдаж авсан хүнд хүргэж өгөхдөө эсвэл тэр дарсаар үйлчлэгээ үзүүлэхдээ тухайн одоо газар үйлчлэгээ эхлэхээс 2 хоногийн өмнө аваачиж дахиад ингээд хөдөлгөөнгөө 2 өдөр заавалчгүй байлгадаг, амраадаг тийм. Яг тэр гоё дарсныхаа онгойлгосны дараа өнөр амтыг маш гоё гаргах гэдэг байгаа байхгүй юу? Тийм яг селлер буюу одоо зойронд бол дарс өөрөө унтаад байж идэг, маш гоё тайван байж идэг гэсэн үг тийм. Энд чинь өөрөө амьд бүтээгдэхүүн, байгалийн л бүтээгдэхүүн шүү дээ. Тийм тэгээ одоо яг энэ өмнөд Францд бол дарс одоо дарсыг хураахтаа намар дандаа шүн хураадаг. Яг бол өмнөд Франц
маш их халуун байдаг. Тийм. Одоо баг 30 хэдэн градус хүрсэн явж байгаа шүү. Одоо яг энэ 6 сард мэдээж нар маш их үзчихээж ус үзмийн болцсонд үүсэх тэр сахарын агуулмж өндөр байжээж энэ дарс одоо эсгэх явцад маш гоё дарс гардаг. Тэр сахар чинь өөрөө алкогол болж хувирдаг байхгүй юу. Тэгэхээр бидний иддэг усан үзмийг бид нэг чихэрлэг амттай байна гэдэг те. Яг энэ дарс иддэг усан үзмийн сортод бол маш жижигхэн болцтой. Хальс нь маш зузаан. Тэр хальснаас маш их шин тижэл буюу эрдэс бодисоо авч идэг тийм ээ. Тийм учраас одоо амарж байгаад унтж байхад нь 50 стрессгүй байхад нь дарсыг хараадаг. Өдөр болго одоо халуун нар шарахаар хин ч гэсэн одоо бид нар ч гэсэн одоо ингээд зуны халуунд өөрийн ирэхгүй халууцахаар манай монголчууд яадаг үлээс та халуун байна гэл ингээд нэг бие хүртэл тавгүйтэй л тийм ээ жоохон хөлс гарах юм бол бид нар ч өөрсдөө одоо өөрсдөө одоо цагт бол стресс үүсэж байна, стрессд чинь ямар халуун юм бэ гэл хүйтэн болчоор ямар хүйтэн юм бэ гэл эн чин цаана нэг стресс үүсчихэд яг тэрнтэй адилхан усан үзэн бас хэд халахад өдрийн цагаар бол бас л одоо ачаал авч идэг юм байна л да. Тэгэхээр ингээд оройн сэрүүнд шүн нар буусны дараа маш гоё өмнөд Францын нэг онцлог нь шүндээс сэрүүхэн өдөртөө маш их халдаг. Тийм учраас өмнөд Францд ургасан дарснууд бол одоо энэ цагаан ягаан дарснууд нь тийм сул амттай биш. Одоо чи яг энэ дарсыг ингээд дамсаад үзэх юм бол Sauvignon Blanc дарс бол өөрөө их гоё тийм эсгэлэн үнэр амттай. Одоо fresh гэдэг нь орчуулах юм бол айгуу гоё тийм сэнгэнсэн сэрүүн мэдрэмж төрүүлдэг тийм ээ. Ийм усан үзмийн сорт. Viognier бол яг одоо цаад уганда хоолойны уганд бол их гоё тийм чихэрлэг амтыг мэлдээдэг ийм онцгой усан үзмийн сорт байхгүй. Энэ Sauvignon Blanc, Viognier хоёр усан үзмийн сорт холилдохоор их гоё тэгшхэн бүтцтэй цагаан дарс үүсдэг. Анх одоо дөнгөж нөө дарс оруулж ирээд байж хахад монголчууд маань бол дарсыг бол ерөөсөө сайн ойлгохгүй, мэдхгүй тийм ээ. Тэгээ эн чин дарс чин дотор маш олон усан үзмийн сорттэй. За дэлхийд дээр бол одоо бараг одоо 1000 гаруй усан үзмийн сорт байдаг. Гэхдээ яг одоо маш их түгээмэл одоо ашиглагдаж байгаа 120 гаруй усан үзмийн сортоор одоо өнөөдөр дарс хийж байна. Тэгэхээр бол маш олон төрөл байгаа байхгүй юу. За бид нар бол одоо бас Монголдо бол үүний бас нэлээд олон хувийг нь бас оруулж ирж байгаа дарсны усан үзмийн төрлүүдийн ярихад шүү дээ тийм ээ. Одоо ингээл нэг дарсны ингээ яриад тахаар одоо ингээл нэг World Dine бол ингээл нэг монопол гэдэг шиг тий. Тэгж хэлж болох уу юу шүү. Арайч монопол гэж хэлэх нь хаашаа юм бэ? Болохгүй. Одоо яг дарсны зах зээл дээр өнөөдөр баг 30-40 компани дарс оруулж ирж байгаа. Маш олон том аж ахуйн нэгжүүд байна тийм ээ. Апо компани байна, Таван богдмон байна, Макс байна, Наран трейд байна. Тийм оргил сүлжээдлэгүүр, номин сүлжээдлэгүүр одоо бүр бүхэл одоо за зарим баг нэг гоё ресторанууд хүртэл өөрсдөө баг дарс оруулж ирэх нь бас ил тод нээлттэй юм болсон. Та тэгтээ даруухан л хариуллаад байна да. За монопол гэж бас арай хэлэх баха тий. Гэхдээ мэдээж нэр төрлийн хувьд бол манайх нэлээ олон бах. Төрлийн хувьд уу тий. Төрлийн хувьд нэлээ олон байгаа бах. 21 усаас гэхэр чинь тий. Тийм баг одоо 50 гаруй харилцагчтай шүү дээ бид нар. Мэдээж одоо томоохон үйлдвэрлэгчнээс гадна жижиг ийм домен шатуунууд тий. Жижиг үйлдвэрлэгч нарыг бас бид нар айгүйх бүтээгдэхүүн авдаг. Ялангуяа Итали, ялангуяа Францын жижиг шатуунууд байна шүү дээ тийм ээ. Тэдрээс шууд авах тохиолдол зөндөө байна. Яг гэвэл яг тухайн бүс нутагтаа одоо яг тухайн дурсаа айгүй сайн хийдэг гэсэн үг. Баруулаа бол бараалгаа л сайн хийдэг. Амарон гэвэл амароныг л хамгийн сайн хийдэг. Булцагаа ус үзмийн сорт гэдэг тусдаа, улаан ус үзмийн сорт гэдэг тусдаа өөр өөрийн характертэй навчнуудынх нь хэлбэр нь хүртэл өөр болоод ирдэг. Тэгээд улс орн болгон өөрийн бас онцлог бас усан үзмүүдийг тариалдаг. Жишээ нь одоо Тосканад бол зөвхөн Санжиос гэдэг одоо улаан усан үзмийн сортыг тариалдаг байх жишээтэй тийм ээ. За Viognier бол одоо өмнөд Францд төлхөө тариалдаг Франц усан үзмийн сорт байх жишээтэй. Одоо яг энэ цагаан усан үзмийн сортод орсон. Тэгээ монголчуудаа энэ мэдлэгийг одоо өгөхийн тулд энэ дарсыг таниулахын тулд миний одоо яг олж харсан юм бол бид нэр сургалтаар тэгээ амтлагаагаар энэ бүтээгдэхүүнийг хүргэх ёстой байна гэдгийг л одоо ойлгож олж харсан. Тийм учраас маш олон одоо дарсны сургалтыг өөрөө бэлдээд уншаад одоо яг мэргэжлийн одоо нэг юм жижигхэн номыг бас айгүй ингээд товчлцсон ойлгомжтой хүнд хүрэхэд айгүй ойлгомжтой тэр номыг олж аваад яг тухайн үед бас манай герман харилцагч маань тэр номыг надад бэлгэлж ирсэн. Тэгээ тэр номыг одоо найзтайгаа нийлж орчуулад сургалтын одоо програм бэлдээд анган шатны дунд шатны гээд агсан шатны гээд бас тухайн үед бас тийм ээ
Тэгээ айгүй тийм амтлагаа хийж залуучууд харилцагч байгууллагуудад сургалтуудаа өгч эхэлсэн. Тэгээ энэний үр дүн бол бас шал өөр тийм ээ. Хүмүүсүүдэд амтлагаа ихээр энэ дарс гэж бүтээгдэхүүнийг ойлгож байгаа байхгүй. Тэгээд амтлан гэдэг чинь зүгээр уухын нэр биш. Одоо саяны яг энэ өнгийг нь харах. За тэгээд ингээд маш гоё үнэрлэх. За тэгээд за тэгээд ингээд гоё амтлахаар яг энэ хэлний дөрвөн одоо хэсгээр энэ дарсны амтыг мэдэрдэг гэж үздэг. Хүний хэл тийм олон амтыг мэдэрдэггүй шүү дээ. Хүний хэл бол дөрвөн амтыг л мэдэрдэг. Яг хэлний үзүр хэсгээр чихэрлэг амтыг, хоёр яг хажуу хэсгээр болохоор давсархаг амтыг, за тэгээд яг одоо эсгэлэн амтыг бол завжаараа. За тэгээд яг хоолойныхоо угаар бол гашуун амтыг мэдэрдэг байхгүй юу. Тэр энэ дөрвөн амтны хамгийн аль нь одоо хүмүүсүүдэд түлхүү одоо мэдрэгдэж байна. Энэ мэдрэгдэж байгаа амт бол таны одоо дуртай амт гэсэн үг байна. Тэгээ ер нь бол ингээд нэг дарсны хэрэглээ, дарсны соёл энтер гэж ярихаар монголчууд бас арай ингээд хүн дээр хүлээж авдаг ч юм уу те ингээд айгүй олон хичээл юу гэж яаж ер нь зүгээр ингээд амтлагаас маш энгийн зүйлээс хэлж ийн гэж ойлгоод байна. Тийм үнэрлж байгаа үнэрч нь бол өнгийг бол хинч хараад өнгийг тодорхойлж хэлж чадна тийм. Тийм хамгийн гол нь ягаад мэрэгжлийн хүмүүсд өнгийг хардггүй хэр хэр тунгалаг байна тийм ээ чи булингартай байж болохгүй. Дарс өөрөө яг одоо зөв цагаастай хадгалагдсан байна уу? Дарс маань муудаагүй байна уу гэдгийг л ялгаж харж байгаа юм. Тийм ээ тэрнээс цагаан дарс бол баг 10 төрлийн өнгөтэй байгаа. Тийм тэгэл өнгөө гоё тунгалаг байна гэдгийг нь харж ийн ямар шиг өнгөтэй байна гэдгийг харчиж байгаа. За үнэрлэн гэдэг чинь хүний одоо энэ хамрын хөндийгөр өөртөө яг юу үнэрлж мэдрэгдэж чинь тэр мэдрэмжэл хүн хэлж байгаа байхгүй юу. Мэдээж усан үзэн болгон өөрийн үндсэн нэг үнэрүүдтэй байдаг тийм ээ. А тэгвэл яг аль нутгийн аль хөрсөнд ургасан өмнөд Франц уу тийм ээ эсвэл Калифорни уу Итали уу Рислинг Германых уу гэдгээр жоохон бас нэг өөрийн үндсэн бас нэг гоё үнэрүүд нь бол байж идэг тийм ээ. Тэрэн дээрэс нь хүний өөрийн гоё фантаз чи юу үнэрлж чадчихээн юу мэдэрж гин тэрийг л гаргаж хэлж байгаа байхгүй. Амт ч гэсэн тийм ээ хүн яг дарс суух юм бол хамгийн тулд би зөвлөдөг ганц юм өөрийнхөө дуртай амтыг л олооч. Дуртай амт гэдэг нь та таалагддаг дарсаал уугаач гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгжээш та гоё мэдрэмжийг авч те. Тэрнээс өөрт таалагдахгүй одоо зарим хүмүүсд надад хэлдэг юм би нэг улаан дарс бас их нэг сайн уучдахгүй наа. Нэг хундгаас илүү уучдахгүй наа. Тэгвэл танд таарахгүй байна л гэсэн. А би илүү төлхөө цагаан дарсан дуртай байна гэвэл та цагаан дарсаа уухад аль ч хоолн дээр өнөөдөр цогцож болно гэж ярьдаг болсон. За ягаан дарс тийм ээ. Яг өөр таалагдж байгаа тэр амтаа олчих юм бол дарс бол танд маш гоё мэдрэмжийг өгдөг. Энэ дээр нэг юм байна л та. Одоо ингээл манай монголчууд бас нэг энэ ойлголт бол ингээд суучлаа. Ер нь бол нэг улаан дарс нэг хондог уух ч юм уу эрүүл мэндэд тустай юм гинлээ штэ гэд те ийм ойлголт ингээд монголчуудад суудсан байна гэдэг таны бас нөгөө нэг хөдөлмөр хүч айгүйх нөлөөсөн болоо гэж бодоод байгаа байхгүй юу тий. Тэгтээ нэг ийм асуудал юм байгаа. Одоо ингээд нөгөө хэтрүүлж хэрэглэхгүй байх яаж одоо зогсоох юм те ингээд за болно шүү те. Харин тийм ээ бас тэрэн дээр л айгүй чухал байна л та. Энэ дээр бас айгүй олон одоо хүмүүсүүд хэлдэг юм. Бид нар яаж стоп болох юм бэ гэдэг. Тэгэхээр би юу гэж хэлдэг вэ гэхээр барьшлаас одоо өөрчлөөд хоолны ширээнээс босох хэрэгтэй. Тийм. За тэгээд явааныхаа урд очоод явааны уртлын ширээ бол бас арай жоохон хол штэ. Тэгэхээр бас тэндээ дарсныхаа унтгыг тавиад одоо улаан дарсыг бол заавалчгүй хөрөх шаардлагагүй тийм ээ. Цагаан дарсыг бол би бол нэг хундаг хийчихэд хөрөгчөндөө аваач хийчдэг. Тэгэхээр хүн чинь заавалчгүй бас нэг босч явж очиж нэг дахиад нэг дарсаа наашаага авчрах хэрэг гарч ирнэ да. Тий. Тэгэхээр нэг аль болох нөгөө нэг холхон байлгаж агаад хэмжээгээ тааруулж уух нь зүгээр байдаг байхгүй тийм ээ. Энэ бол айгуу чухал шүү. Ер нь айгуу чухал. Яг энэ айгуу гоё чухал нөө. Гэртээ бол хүн тэгэж нөгөө маш гоё нэг балгаад тавиад удаан одоо нэг оройн турш тийм ээ нэг хундаг дарсаа гоё удаан тавьж уух хэрэгтэй. Манай монголчууд хоол идчихэд хоолныхаа даруулгыг цайгаар айгуу их даруулдаг. Тэг хоол идээд цай уудаг. Европчууд, Италичууд эднэр бол одоо Францууд хоол идчихэд даруулган дарсахгүй. Цайны оронд. Тэгэхээр энэ яагаад юм гэхээр өөх тосыг задлж जैन тийм ээ хамгийн гол нь одоо илэгний өөхлөлтөс сэргийлдэг юм байлээ. Одоо яг махан хоол идээд нэг хундаг улаан дарс уухад илэгний өөхлөлтийг бол одоо бараг бий болгодоггүй. Тийм тэгэхээр ач холбогдол нь ерөөсөө л энд юм. Тэгтээ хэтрүүлэхгүй хэрэглээч л гэж байгаа юм тийм ээ. Мэдээж эн чи өөрөө улаан дарс 14 градусны алкогольтэй. Тийм учраас нэгдүгээр зүгээр дарсыг энэ бол одоо цай гэж одоо бодоод даруулга гэж бодоод тийм ээ би
багаар бид нар ч одоо халуун цагийг чинь ингээд маш хурдан уучдаггүй шүү дээ. Балгаж тавиад уудаг. Яг тэрэн шигээ зүгээр балгаж тавиад хоолоо идээд балгаж тавиад ингээд одоо тийм ээ халуун цай гэж одоо төсөөлөх юм уу? Яг одоо эн чинь даруулга миний одоо тийм алкогол гэдгийг нэгдүгээр тавихгүйгээр хоолны даруулга гэдэг тэр ухагдхууныг л толгоонд илүү сайн түлхүү хийгээд өгчих хэрэгтэй юм шиг байна. Сая бол яг та бүр яг нөгөө нэг монголчлон гэдэг шиг тийм аюу сайн нэг халуун цайтай жишнэ гэдэг чинь яг ингээ аюу гой бүр ойлгомжтой болоод ирчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр нэрэл халуун цайг бид нар ингээл шууд хил амаа шатаагаа шүү дээ. Багаараа очиалаад шүү дээ. Сангря гэдэг нэрийг харахаар танд юу санагдаж байна? Ямар турсам санагдаж байна? Үгүй яг одоо бид нар ч одоо хүртэл борлуулж байгаа шүү дээ энэ дарсаа. Санграг тий. Яг л энэ дарсаар л одоо бизнесээ эхлүүлсэн. Тий. Хүн бүрийн нөгөө санграг олох мөч тий. Эн чинь нөгөө тэрийг эхлэхээс өмнө бас ундааны гэл нэлээд олон юмнууд ингээ явж исэн, оруулж ирж исэн тий. Тэгээд яг ингээд за би ер нь ингээд те санграг олоод ингээ оруулаад тэрнээс мэдээж бас нэг үр дүн ингээ гарч ирсэн байгаа шүү дээ тий. Яг санграг ингээд ер нь яаж одоо хүмүүс яг танд өөрсдөө тохирсон бизнесээ гэсэн үг шүү дээ тий. Тэрийг ер нь яаж олох вэ хүн? Одоо тэгэл хүний өөрийн бас нэг одоо би юуг хийж чадах уу? Тэ би юунд илүү түлхүү ур чадвартай гэдгээ хүн ер нь өөрийгөө л хамгийн сайн таньж мэдсэн хүн л одоо альва зүйлийг тэр дотроос нь гарч ирдэг байх гэж би боддог байхгүй юу. Одоо өөрт одоо юу таалагддаг эсвэл би юуг хамгийн сайнаар чадах уу гэдгээ хүн ер нь өөрийгөө мэддэг шүү дээ тий. Одоо ч гэсэн одоо айгүй хүмүүсүүд тэгж ярьдаг болчихно. Өөрийгөө л таньж мэдээ. Өөрийгөө л одоо ялан дийлсэн гэдэг чинь өөрийнхөө сул талыг л ялан дийлсэн. Сул талгүй хүн гэж байхгүй, алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй тий. Би бол энийг бол хүлээн зөвшөөрдөг. Одоо залуучуудтай ч гэсэн ингээ хэлдэг. Юу гэж хэлдэг вэхээр алдаа гаргахаас битээ. Тэгэхдээ тэрийг битгий нууж дараа. Алдаа гаргасан бол хэлж явах хэрэгтэй байна. Мэдээж алдаатайгаа эвлэрээд яваад иж болохгүй. Энийг зас залруулах хэрэгтэй. Эвлэрч болохгүй гэсэн үг. Яг үнэ. Эвлэрч болохгүй гэхээр нь би алдчихлаа гэ тэрэндээ нурмаагаад сэтгэлээр унаа. Тэр байсан байрандаа өвдөж болохгүй л гэж шээ. Юу ч хийдгүй хүн алдаа гаргадаггүй л гэж би боддог. Харин хийж байгаа хүн алдаатай оноотой тэндээсээ хүн суралцаад тэгэл дараагийнхаа шат яв дахиад хүн жижиг сажиг алдаа гаргана шүү дээ тийм ээ. Ер нь хинч ямар ч хүн өнөдр уран бүтээл хийсэн уран бүтээл эсвэл хийж байгаа ажиллаараа 100% төгс болчлоо гэж боддггүй байхал гэж би боддгийг. Ерөнхийлөгч ч хүртэл тийм ээ. Трамп ч хүртэл гэж би бодчих шүү дээ. Тэр хүн ч одоо бараг л 80 төгсөж байгаа хүн биз дээ тий. Тэгэл алдаа гаргаад явж шүү дээ. Тий. Тэр том гүрний ерөнхийлөгч хүн. Тэгтээ бас хүн болгоны одоо үзэл бодол бас бусдад таалагдах албагүй л дээ. Тийм. Тэгтээ тэрэн дээр өөрийгөө алдаж болохгүй шүү дээ. Хин нэгэн таалагдчих амьдрах биш. Яг үннийг хэлэхэд бол хүн өөрийгөө засаж залруулад за окей энэ нэг жахан юм байсан байх шүү те. За дараагийн удаа тэрийг гол нь олж хараад мэдээд хүлээн зөвшөөрөөд засч чаддаг л байх хэрэгтэй. Алдаа гэсэн өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрдөг хүн байдаг бас. Алдаа гэсэн чинь нөгөө нэг үг санаад олцчлаа нэг еврей үг. Хүн алдах нь ерөөсөө байгалийн ингээ өгдөл юм аа. Харин хинч одоо алдхаас айн эс үйлдэх эрхгүй гэж хэлсэн. Тэгэхээр заавал одоо та түрүүн хэлсэн шүү дээ. Энэ юм хийдэг хүн л алдаа гаргадаг шүү дээ. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөө. Тэгээ алдаагаа засал гэдэг шүү дээ. Тэгээд амжилт гэдэг бол нэг дор том амжилт ирчдэггүй. Баг багаар тийм ээ шатаар ахиулна гэх юм уу. Тэг өнөөдөр энийгээ сайн хийсэн. За маргааш одоо тэрийг хий. За энэ жил энийгээ амжсан. Ирэх жил тэрийг төлөвлөе. За одоо энийгээ хийсэн юм чинь дараа нь энийгээ хий гэдэг ч юм уу. Нэг дор бүгдийг одоо хийн гэд амсгаадад ич болохгүй шүү дээ тийм ээ. Тэгээ угаасаа тэр бол бүтэмжгүй шүү дээ. Бүтэхгүй. Тийм тэгэхээр 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөхөөс бол бид нар бол маш одоо олон юмыг сайжруулад тийм ээ. Засаж залруулад явж байгаа. Тэгээ үйлчлэгээний салбар дээр орсноос хойш бол айгүй их тийм санал гомдол ирдгийн. Би чинь үйлчлэгээний салбарда анх бол тийм ч их дуртай байгаагүй байж байгаа л эхлүүлж ирсэн л да. Ялцчгүй одоо манайх шинэ офис ашиглалтанд оруулах гээд зураг зурж исэн залуу маань
төвшигчийн танай дөрөв давхарч маш гоё террастай юм байна. Та эндээ яг гоё дарсны гоё ресторан нэгийг зураг зураад өгөхгүй юу? За мэдхгүй одоо энэ рестораны үйл ажиллагаа гэдэг чинь маш хүнд бэрхшээлтэй ажил шүү дээ. Энийг одоо юу хийж чадах болоо да гэд. Тэгсэн чинь одоо баг хичнээн жижиг салбаруудтай болчиход байгаа юм тий. Тийм тэгээд үйлчлэгний салбар дээр бол байнга одоо нэг шүмж айгүй хэрдэг. Гэтэ би энийг байх ёстой зүйл гэж боддог тий. Яг манай монголчууд ч бас шүмжлэмтгий улсууд юм болов илүү гэж би харддаг юм. Жогон төвчээр багтай тий. Яг ийм бах хэвээр, яг тийм бах хэвээр гэд ингээд илүү ингээд шүмжлээл ингэх хэвээр, тэгх хэвээр гээл тий. Айгүй тийм шүмжүүд ирдэг. Гэтэл энд чинь өнөөдөр дөнгөж ажлыг эхлүүлж байгаа хүүхэд ч өнөөдөр ажиллаж иж магадгүй. Тэгээд тэр тусам одоо сүүлийн ковидоос хойш яг энэ Монголын зах зээл битгээл Европ те Азгүй л одоо хүний нөөцийн одоо хомсдолтой шүү дээ үйлчлэгээний салбар дээр ганц үйлчлэгээч гэхгүй бах та аль ч компанид одоо хүний нөөц бол айгүй хомсдолтой болчиход байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд дээрэс нь үйлчлэгээний ажлыг манай монголчууд юу гэж харддаг гэхээр Европоос ялгаатай нэг нь оюутан хүний л ажил гэж харддаг. Энийг мэрэгжил гэж харддаг. Гэтэл одоо Италид рестораны зэрэглэл нь нэмэгдэх тусмаа тэнд ажиллаж байгаа зөөгчийн нас нь ингээл өшөө өндөр байдаг. 50-тай 60-тай тийм маш гоё бурал толгойтой хүн өнөдөр маш хөнгөн шингэн гоё костюм өмссөн үйлчлэгэн дээр үйлчлэл явж идэг. Би таныг энийг гэсэн чинь гинт нэг юу санажлаа. Ингээд би найзтайгаа би пастанд амар дуртай байхгүй. Тэгээд ингээд нэг Монголд тийм паста юу Итали хоолны газар ингээ орсон чинь айгүй гоё хамттай санагдал тий. Тэгэл бит хоёр чи хоёлаа баярлал ямар гоё хамттай паста вэ гэл. Тэгэл ингээ гараад чи дараа нь ингээ ахаад оцсон чи тэр хамт айгүй өөр яваадсан байхгүй юу. Яагаад өөр юм бол гэсэн чи эргээ ботсон чи яг бит хоёрыг ингээ анх ороход ясна тэр зөөгч гэх юм те бүр ингээ за одоо яаж ийн одоо энэ бол ийм учир утгатай ингэж зөөлөн галаар ингэж чансан гомингд ингэсэн гэл аюу ингээ тайлбарлаад ингээл тэр нь нөгөө нь эргүүлээ тэр газар руу буцаад очих ингээ шалтгаан болцсон байгаа байхгүй тий. Тэгэхээр үйлчлэгийг маш гоё өгчихсэн тий. Загаад л тэр одоо бас нэг жоох ингээд үйлчлэгээний салбар өнөөдөр Монголд би бол хөгжиж байна л гэж харна. Болоогүй л энэ. Тийм хөгжиж байна. Болоогүй л энэ. Бид нар өөрсдөө жоохон төвчээртэй байх хэрэгтэй. Тийм төвчээртэй байх юм бол тэнд ажиллаж байгаа залуучуудыг ойлгоод хэрвээ та өөрөө мэддэг бол хөрхэн бас хэлж өгөөд ингүүл зүгээр идэгэн шүү. Ингэж үйлчлүүл зүгээр идэг шүү. Зөвлөрөө гэж би хэлмээр байдаг аахгүй. Загнах биш тийм ээ. Тэгээ одоо тэр хүнийг жичлэх биш тийм ээ. Тэнд ажиллаж байгаа залуучууд бол суралцж л байгаа шүү дээ. Мэргэжлийн болох туршлагатай болох болоогүй л байгаа тийм ээ. Аль ч одоо манай ресторанууд дандаа залуу хүмүүс ажиллаж байна шүү дээ тийм ээ. Тэр би одоо өөрөө бас зөөгч идэг бахта дөнгөж 20-д настай бахта ямар мэдлэг боловсралтай байсан билээ дээ тийм. Яг л тэрнтэй адилхан байгаа байхгүй юу тий. Тэгэл нөгөө одоо сүүлийн үед ч ингээл нэгүүлсэнгүү сэтгэл гээл айгүйх ингээ яригдаж явж штэ. Эн чинь зөвхөн нэг одоо буддын урсгал гэхээсээ илүүтэй одоо Стэнфорд ч юм уу те олон улсын тэр судалгааны үгээр ингээл ер нь нэгүүлсэнгүү сэтгэл гэж хаанаас гардыг гэхээр ерөөсөө одоо энэ надтай адилхан юм те энэ надтай л адилхан жаргалыг хүсдэг, эрүүлийг хүсдэг гэд ингээ ойлгоод ингээд ирэхээ ингээд надтай адилхан гэж бодоод ирэхээр эрүүлээ тэр хүнийг ингээ ойлгох те одоо таны сая хэлсэнгээр одоо жоохон хүлээстэй хандаад те ингэж байгаа хахтаад оюутан хүүхэд юм мэдхгүй байгаа юм байна. Би түлхэлээд өгөө гэдэг сэтгэл гарч ирэх гээд шүү дээ. Үнэхээр сайхан гоё үйлчлэг ингээ авмаар байвал эхлээ та бас ингээ те уур уцаар ингээ бухимдлаа ингээ жоохон хойшин тавьж байгаад те хилээд зөвлөөд ингээ өгөөрэй л гэдэг шүү. Тэгээ манай Монголын зүр цэцүү гэдэг шүү дээ. Эрдэмтэн хүн даруу их мөрөн дүлгөн гэдэг. Тийм тэгээд хүнийг яг зөвхөн хүн гэдэг утгаар нь л авч үзэж харилцах хэрэгтэй байхгүй. Тэр хүн ямар албан тушаал харилцах хийж гэн тийм ээ ямар хувцс үнссэн байнаас үл хамаарч тийм ээ хүн гэдэг утгаар нь л хүнтэй харьцах хэрэгтэй. Тэгээд харин ч одоо мэдлэг боловсралтай болох тусмаа хүн чинь даруй байх хэрэгтэй тийм ээ юугаараа одоо цэцэрхэж одоо юугаараа гайхуулах вэ хүнд харин залуу хүмүүстэй гоё зааж өгч сургаж чиглүүлж явах хэрэгтэй шүү дээ тийм ээ тийм. Тэгэхээр ашиг загнуудаага үнийг харахаар өмнөөс нь бүр айгүй хэцүү байдаг шүү дээ тийм. Тийм. Мэдээж яг тэгэл хүн бухимдж जैन те гоё зүйлээ яагаад гэтээ эргүүлээ жоохон ингээд нэг алхам хоошоо хараад те хүлээцтэй байвал илүү гоё болох гэдэг. Дараа чинь өшөө алдаа ингээд багсах гэдэг те.
Тэгэхээр энэ болохоор яг үйлчлэгээний салбар зөвхөн одоо ингээд танд тохиолж байгаа зүйл биш шүү дээ тий. Тийм одоо манай ресторанууд чинь тэгж ярих юм бол аясан хэрэгжүүлсэн ресторан Монголд байхгүй шүү дээ. Аясан үүдч одоо цаана үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг л одоо өндөрт байлгах тэр процесс чанарыг л сайжруулж байгаа асуудал шүү дээ. Тийм аясан үүдч нэг сонсогдоход их нэг том юм сонсогдоод байгаа юм шиг боловч яг үнэн хэрэгдээр бол одоо жижиг процессуудын сайжруулалтыг л одоо нэгтгэж байгаа юм шүү дээ тийм ээ. Гэтэл одоо бид нар яг Vineyard гэдэг одоо төв офисынхаа 4 давхар дэдэг ресторан дээр аясан хэрэгжүүлээд одоо 4 жил болсон байна. 2 удаа баталгаажуулалт авсан байгаа байхгүй юу. Түлхүү одоо энэ нь яг энэ халуун хоол одоо яг цэгийнхаа үйлчлэгээн дээр аюулгүй ажиллагаа тийм ээ. Тэнд хэрэглэгдэж байгаа одоо тэр тоног төхөөрөмж бүтээгдэхүүн тэнд ажиллаж байгаа хүмүүсүүдийн тэр урсгалыг одоо зөв болгох тийм ээ. Стрессгүй ажиллах гэсэн үг шүү дээ. Ажлын байр гэдэг чинь стресс үүсээд байх юм бол хоол яаж амттай гарах юм бэ тийм ээ. Наад зах нь тий. Тэгээд хоол яаж чанартай гарах юм бэ? Бид нар чинь өөрсдөө идэж хэрглэж байгаа юмда өнөөдөр бас энэ чанарын баталгаагаа өгч явах хэрэгтэй тийм ээ. Над руу харж нэг инээчээд буруу тийшээ хараад ярваагаад ивэл энэ юу болох вэ? Үйлчлэгээ бол яг л энтэй адилхан шүү дээ. Тэг би яг л ингэж үзэж хардаг. Тэг өөрөөсөө бас Европоос маш их чанартай бүтээгдэхүүн оруулж ирдэг учраас ресторан дээр ч гэсэн одоо үйлчлэгээгээ ч гэсэн одоо хоолойч гэсэн яг чанартай гаргах юмсан тий түнд ашиглагдж байгаа тэр мах тос гурил одоо юу гэдгийг тэр бүх юм дээр л адилхан анхаарах хэрэгтэй. Тэгж л боддөг шүү дээ тий. Энэ дээр одоо ингээл нөгөө ажилчид юуны хувьд болохоор яг ингээд ажилчдын байгаа хандлах соёлоос нь яг тухайн байгууллагын удирдлагыг мэдэж олно гэдэг аюу үнэн үг шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр одоо ингээд Төвшин Баярын захирлын бодлогоор нэлээд аюу тийм шудраг тий. Тэгээ бас шаардлага бас тэрийгээ өндөр тий ийм гарч ирсэн ба. Тэгэхээр энэ болгон бас одоо ингээд таныг өгсөн тэр одоо эцэг бүхийн гэр бүлийн хүмүүжил гэж зүйл байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг таныг ингээд өөрөөр чинь ингээд намайг өөрөөр маань байлгасан гэж нэг ярьжсэн шүү дээ та тий. Тэгэхээр өөрөөр нь байлгана гэдэг нь танд одоо яаж хандаж одоо ингээд бий болгосон гэсэн үг өөрөөр чинь байхсан. Яг мэдээж хэрэг одоо нүг хүсэж байгаа эрмэлзэж байгаа юм ин мохотгүйсэн юм шиг байгаа. Болохгүй гэж юусоо хэлдэггүй, хордггүй. Тэгсэн ирнэ ингээд нэг хөөрхөн заа тийг одоо би бараг 5 настай байхдаа би балет чинь болмоор ингээд үлми дээрээ гүгээд идэг байсан. Тэгээд миний хүслийг биелүүлээд 8 настай байхад одоогор нэг хөгжин бүжгийн дээд сургууль болсон одоо тийм ээ тэнд авчиж бас шалгалтанд оруулж исэн байгаа байхгүй юу. Тэгээд тэнцсэн минийхөө гээд за гэсэн чи. Гэтэ миний охин нас нь хитэрсэн бэ гэдэг айгу хөөрхөн. Тэр чинь би бас 5 настай хэрнээ. Тийм. Тэнцсэн яг нь тэр чинь бараг 8 9 настад нь авчиж 9 настад нь шалгуулж байгаа. Тэгэхээр би тэрийг бас нэг байн дурсаал идэг гэсэн юм шиг байна. Би ингээд гой бүжигчин болмоор байна штэ. Эсвэл балетчин болмоор байна штэ гэл хүсээд идэг гэсэн юм шиг байна. Тэгээ тэр үгүй гэж хэлэхгүй мөртлөө ямар ч хэсэн авчиж 9 настад шалгуулаад тэгээд тэнцсэн гэхэр хүн амар гой кайф авч штэ тий. Би тэнцсэн гэх. Гэхдээ миний охины нас нь хитэрсэн байна. Тэгэл одоо айгуу гой хүлэн зөвшөөрүүлж байгаа байхгүй. Тэгээд хоёрт нь болохоор би Орос сургуульд л ормоор байна гэд. Бас Орос цэцэрлэгт явдаг байсан. Тэгээд 8 настайд Орос 3 дугаар сургуульд очиод шалгалт өгүүлсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чи бас тэнцсэн. Миний охин тэнцсэн гэхээр айгуу баярлалаа тэнцсэн байна гэд. Тэгтээ минийхөө яг энэ 3 дугаар сургууль дээрээ сурахгүй юм биш шүү. Энд чи хүүхдүүдийг ингээд босод ингээд өөр сургуулиуд руу хувирлдаг юм байна. Тэгээ манайх тэр үед чинь 19-т амьдардаг байсан. Одоо ч одоо энэ насаар л энэ 19 дэх хороолт амьдарч байна да. Хавуулд өргөт тийм. Хуучнаар ажилчны ярин гэж хэлсэн баггүй юу. Тэгээд бүр сансарт байдаг 14 дугаар сургуульд хувирлцсан. Тэгээ миний хүүхд ч одоо өглөө орой өвлийн хүүтэнд яаж одоо хаа байсан сансар руу автобусаар явах юм бэ? Ахтагаа цуг 52 дугаар сургуульд орчих удаа гэдэг. Тэгээ бас нэг ахтагаа цуг гэхээр бас айгу манай ах чинь надтай нэг 2 насны зөрүүтэй учраас бас айгу хань татаад байна шүү дээ тий. Тийм нэг тиймэрхүү байдлаар одоо ингээд бодохоор тийм нэг тийм болохгүй үгүй гэдэг имийг хэлэхээс илүү өөрөөр нь имийг нэг хийлгүүлчээ тэгээд хүлэн зөвшөөрүүлээ дараа нь тий одоо юу гэдгийг ийм шалтгаанаас болсонгүй гэд бас нэг шалтгаан гарч ирээд байна да. Тийм тэгэхээр хүүхдийг одоо өнөөдөр бас яг хүмүүжүүлэхэд тэр сонголтыг өгч явах хэрэгтэй юм шиг. Бид нар өмнөөс нь сонгох сонголттой тийм сонгох сонголт. Бид нар өмнөөс нь шийдэд байдаг. Эсвэл өөрийнхоороо байлгах гэдэг. Тийм. Би одоо тэр болгоно их
нарийн ширээ өдөр тутмынхын амьдралд бол оролцоод идэггүй хүүхдүүдийнхаа тийм заавч байхгүй. Гол юмнуудыг хэлж өгдөг. Тэгээрээ ингээрээ тех ёстой шүү, ийм ёстой шүү гэдгийг. Тийм тэрнээс одоо бүх юмд нь оролцох. Угаасаа бид тийм их дуртай биш ээ. Тийм. Тэр чинь адилхан өөрийнхөө амьдралыг бий болгоод явах хувь хүн шүү дээ. Тийм. Надаас төрсөн үнэн, би ээж нь үнэн, аав нь үнэн тийм ээ. Одоо манай нөхөр. Гэхдээ насаараа тэр хүмүүстэй бид нар хамт амьдрахгүй шүү дээ. Тийм шүү. Харин тэр өстө яг тэр гоё хувь хүн болж төлөвшөх тэр гол юмнууд дээр нь л хамт байх, зөвлөх, тийм ээ, жоохон чиглүүлэх. Тэгээд тэр хүүхд өөрөө л шийдвэр гаргаж явах хэрэгтэй л гэж боддог. Би бол одоо томоохон шийдвэрүүдэд нь бол өөрөө гаргаарай л гэж. 2024 онд Монгол улсын барилгын салбарт нийтдээ 3.3 их найт төгрөг эргэлзсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Castle Town-ы бүтээн байгуулалт юм а. Ингээл аюу гой ингээ явуулаад ингээ ирсэн байна шүү дээ. Тэгсэн чинь ингээл одоо яг таны хэлсэн шиг тухайн үедээ та бас одоо ингээл яг оюутан байгаа л нэг өөрийнхөө яг ажлын гараагаа би нэг компанид ажиллах уу эсвэл өөрийнхөө юм ихлүүлэх ингээл сонголтуудын өмнө ингээл ирсэн байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд танай аав чинь бол одоо нэг скетэн хүмүүстэй, хуулийн хуульч хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд нэг манай гэр бүлж ерөөсөө 8 хүн байхгүй шүү нөхөр минь ингээд хэлжсэн те. Тэгэхэд бол мэдээж аавын өгвөл танд одоо ингээд би нэрээ юу лээ гэж эргэлзээг бас төрүүлжил байсан баг. Гэтэ тэрийг та одоо ингээд хойшин тавиад те сонсгуугаар гэх юм уу те юу гэх юм. Тэгээд яг өөрийнхөө одоо нэг пашнаа дагна гэдэг те. Яг тэрийг дагахын үедээ ер нь яагаад одоо дагч чадсан бэ гэх юм уу те. Харин тэгэл яг дураарал хүн баггүй юу бас нэг талдаа бас те. Ер нь бол зүрүүд зоргоор нүсгсэн одоо байхaltaй одоо ингээд бодохоор тэгтээ мэдээж хэрэг бас аавын үг хатуу штэ тийм ээ дээрэс нь аавын хэлж байгаа үгийг бас шууд утгаар нь бас ингэж нөгөө хүлээж авах сонсцоход өөрөө бас тэрэн дээр бас дүгнэлт хийж байгаа штэ тий. За яг аав уурандаа бас намайг ингэж хэлж जैन да нөхөр минь чи овгоо солиороо гэдэг чи одоо маш хатуу үг үү тий. Нөхөр минь чи овгоо солиороо гэдэг чи одоо би цолмонгийн түвшин баяр биш болох нь шүү дээ. Тэг миний аав чинь цэргийн хүн хурандаа цэргийн шүүхийн дарга гэжсэн насаараа хуйлж одоо явсан. Сүлд одоо цэцэн эсэн гишүүний анхны нэг байхгүй юу? Тийм хүн чинь одоо надаас ичж байгаа юм уу да миний аав. Тий. Одоо гадаадд хилтэй устай болоод мэрэгжил төгс эзэмшээ дээд сургууль төгсөөд ирчгээд тэгээ нэг 90-ад оны ихэр одоо бизнес гэж ямар хэлжсэн биш үү тийм ээ. Одоо бараг л 8 л гэж ярьдаг байсан учраас тэр хүнд яг л тэгж харагдчихсэн миний хийсэн үйлдэл хийж байгаа үйлдэл нь. Тэгтээ эцэг хүний үг хэдийгээр хатуу боловч үр хөвгтөд нь бас одоо би аавынхаа үгийг яаж тухайд тусгаж авсан аав одоо намайг ингэж хэлээд тахтаа яах вэ? Гэхдээ би энийгээ зогсоохгүй л гэж бодчихсон. Тий. Тэгэл энийгээ хийдгээрээ хийн тэгээд нэг жилийн дараагаас манай аав аймаар гоё ойлгосон намайг тий. Бүлээн зөвшөөрлөн үү? Бүлээн зөвшөөрсөн. Яг бол тухайн үед чинь бас яг 95 6 онд чинь яг ингээд нөгөө бизнес эхлээд бас нэлээд бас 5 6 жил болцсон байсан шүү дээ. Тийм учраас айгүй олон хувийн компаниуд бас байгуулагдсан байсан. Тэгээ тэрийг бас өөрөө бас олж харсан, ойлгосон. Тий. Тэгэл бүлээн зөвшөөрсөн дөө. Аавын тухай гэсэн чинь ингээл саяхан манай нэг таньдаг эгчийн одоо нэг 50 нилээн гарсан байхгүй юу. Тэгээд юу аав нь бурхан болоод тэгээ ингээ асан чи хүмүүс болохоор ингэж хэлсэн гинэ. Өө чи харин ч өстэй хацтай аавтайгаа ингэж удаан ингээ амьдралаа гэл ингэж хэлсэн гэж байгаа. Тэгтлээ өөрт нь болохоор хүн ерөнтэй хідэн ч настай байсан ингээд өмчирдэм байна. Миний сэтгэлд одоо ингээд ингэчлээ гэл тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээ аавтайгаа танд ингээд байсан. Одоо наадмын өдрүүд ингээд болж штэ тий. Тэгэхээр ер нь аавтайгаа танд ингээ гоё байсан. Ямар гоё ингээд турсамж байна наадмтай холбоотой. Мэдээж хэрэг одоо маш олон турсамж байлгүй яг хөө тий. Яг ингээд наадмын өдөр бид нар чинь заавалчгүй ингээд маш гоё бөхөө үзэн. Тэгээ сайхан Монгол хоолоо тий буузаа чигнэгч байдаг юм уу? Эсвэл одоо наадмын хуушур бол хамгийн гоё хоол штэ тий. Бүрэнгийн хуушураа наадмын одоо манайх ч 19-ээс учраас ер нь бол стадионтой ойрхон. Тэгээд нэг стадионыг очиж нэг гоё тойрно. Тэгээд нэг заавалчгүй дотгошоо орохгүй ч гэсэн гоё тойроод
наадмын хуушруу авч идэн, ундаага авч уун. Хамгийн анхны оруулж ирсэн ундаага би чи наадмын талбай дээр 3 өдөр зарж исэн юм шүү дээ. Наадам гэхээр бас тэр орж ирж байна уу те? Тэр бас орж ирж байна. Тийм тэгээд маш гоё манай авч бөхөө үзэх дуртай. Тийм тэгээд морины уралдаанаа үзэх дуртай. Тэгээ яг наадмын надад таалагддаг миний хувьд бол хамгийн гоё юм. Наадмын ингээд гоё төв зингэл гэхэд хурдан мориудыг ингээд гоё оруулж ирээд байр эзэлсэн моринуудын одоо ингээд гоё цолыг ингээд нэг уяачд гоё дуудаж ингэж гоё алдаршуулдаг. За тэрийг сонсоход надад одоо миний наадам л үзлээл гэсэн үг. Би тэрийг сонсох маш дуртай. Тэгээ гоё бүхийг бас ингээд гоё цолдог штэ одоо үзүр түрүү дөрвөн бүхийг маш гоё ингээд бас цолдог штэ тий гоё дууддаг. Энэ гоё магтаал юм да тийм ээ. Тэр гоё морийг магтж байгаа магтаал, тэр гоё бүх хүнийг магтж байгаа тэр магтаал бол ямар гоё уламжлал вэ тий хаач байхгүй. Энэ бол хаач байхгүй тий. Би тэрийг сонсохдоо хамгийн дуртай да. Тий. Тэрийг үзэх маш их дуртай. Тий. Манай бол ер нь бол бид нар чинь 12-ны орой яг бүхэн дээр ингэж ер нь бол жоохон талцаж бооцоо тавина. Тийм. За одоо яг үзүр 2 бүх ч юм үзүр 4 бүх үлддэг штэ тий. Тэгтэн ингээ бооцоогоо тавьдаг аахгүй. За яг хин төрүүлэх үү гэл. Яг гэр бүлийн л нариг штэ. Тэгэхээр бид нар бол 12-нд бол бүгдээрээ нийлж байгаа дандаа гэр бүлэрээ гоё бөхөө үзэж дуусгадаг байсан. Тий. Тий. Жижигхэн ямар бас бооцоо тавина штэ тэр чинь бас тий. Тэгэл одоо тухайн үедээ бизнес эхлүүлээл ингээ хахад ингэж харж байсан. Тэгэл одоо ч гэсэн би болохоор ингээд нөгөө бидний өвөг дээдсэн ингээл ганцхан одоо ингээд бид нэг аав ээж 2 хүнээс бүтээг байгаа шүү дээ. Аав ээжийг би болгосон 4 хүн 8 хүн гээл явна шүү дээ. Айгу харж л явж байгаа. Тэгэл гоё зөндөө олон зүйлс хамгаалах үедээ хамгаалдаг байх те. Хүн заавал ингээл нэг бурхан шашин шүтгэхээсээ илүүтэй яг өвөг дээдс аав ээжтэй ингээ шүтээд гоё ингээ талархаад явж байгаа. Хүний ажил ус айгу өөдөө байдаг юм болоо гэж бодсон. Тэгэлгүй яах вэ одоо тий. Энэ хүмүүс чинь бидний хувьд амьд бурхан шүү дээ тийм ээ. Юм бол бурхан л гэсэн үг шүү дээ. Тийм тэгээд би ч гэсэн бас өвөө эмээ намайг өсгсөн тийм ээ хөшчүүл эднэрийг бол дандаа дотроо баярлаа гэж хэлж явдаг шүү дээ. Ээж аавдаа талархалж байна тийм ээ. Тий. Үндгээ бас нэг талархах сэтгэлтэй байх хэрэгтэй хаа. Тий. Сая түрүү нэг хальтаа ундаа ярьсан шүү дээ. Оруулж ирсэн ундаа. Наадвар зарсан гэд тэ. Ахтаага дүүнэртэйгээ нийлээд наадмын 3 талбай. Тэр яасан ундаа вэ? Яагаад ундаа зарж байгаа вэ? Яг хамгийн ихний одоо яг ачуулсан бараа маань ундаа жуус байсан. Тэгээд тэр чинь яг наадмын өмнөхөн л орж ирсэн 6 сарын сүүлээр хамгийн одоо борлуулах боломжтой зэг чинь наадмын талбай шүү дээ. Тэгээд тэнд наадмын талбайд зөвшөөрөл аваад тэгээ 3 өдрийн турш ундаагаа зарсан. Тэгээ их сайн зарсан шүү. Сайн зарсан уу те? Лацтай тэгээ Миринда, Пепси гэл алюминий жуус, оранж жуус гэд ингээд бас Германы сайн бүтээгдэхүүн бас оруулж ирж байсан. Тий. Одоо юуг би асуумаар байна л да. Нэг хүний амьдралд нэг эргэлтийн цэг гэж бас байна. Тэр эргэлтийн цэг ямар ч одоо шинж байдлаар ирж болно. Маш олон амжилтанд хүрэх тэр нь эргэлтийн цэг байж болно. Эсвэл уналтанд орох нь бас үнэлтийн цэг шүү дээ. Ингээд би ер нь хаашаа яваад байгаа юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ? Тэ. Яг одоо тэр цэг таны үед хизээ байсан бэ? Ер нь яг одоо мэдээж хэрэг сургуулаа төгсөж ирээд уул нь би мэрэгчлэрээ ажиллая гэл аав маань ч бас намайг зүтгүүлээл. За чи ер нь үйлдвэрт одоо инженерээр орно байгаа даа гэдэг говь үйлдвэр чинь тухайд улсын үйлдвэр байсан юм чинь. Тэгэхэд уул нь бас хүсэл эрмэлзэлтэй байсан л да. За ажиллуулж ажиллачи та гэд. Тэгтээ 100% итгэлтэй биш. Тэгээд яг анхны сэтгэл тийм сайн байгаагүй учраас за энэ ер нь бүтэхгүй юм байна да. Тийм тэгээд үйлдвэрт ажиллах юм бол ер нь олж чадахгүй юм шиг санагдаад. Тэгээд эн чинь бас нэг ажил хийгээд бас тухайн үед чинь бас 2 Герман нийлээд нэг жоохон бас нэг бизнес одоо юм мөнгө төгрөгөө бас өсөгцсөн. Тэгээд тэр хадгаламжийг чинь бас ашигламар байна шүү дээ тийм ээ. Хураасан мөнгөөрөө бас нэг юм хиймээр байгаа шүү дээ тий. Гэхдээ ямар тэр нь тийм ч их мөнгө шүү дээ. Одоогийнхоор бол 6000 D-марк. Гэхдээ бас тухайн үед бол бас их мөнгө байсан шүү. Тий. Цалин одоо эдэн төгрөгтэй байсан юм дээ тийм ээ. Тэгэхэр чин хүн бас нэг 2 Герман нийлсэн тэр процесс намайг 2 дугаар курсэд тэгэхэр чин одоо зүүн Герман чинь баруун Герман болж байгаа юм. Тэгээ айгүй их баруун Герман руу зундаа яваад бас ажил хийдэг. Тэр одоо баруун Герман ч одоогийнхоор бол капиталист одоогоор чөлөө зах зээл багхгүй юу. Тэгэхээр тэр чөлөө зах зээл дээр 20 эдтэй одоо очсон хүүхэд чинь өөрөө мэдлэхгүй айгүй хэм тэндээс авч байгаа байхгүй юу.
олж авч байна тий. олж авч байгаа байхгүй Тэр тий. шин саргах зүйлүүд Шин саргаг зүйлийг өөрөө мэдлгүй авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрөө ирэхгүй нэг өөрт бас нэг юм итгэл төрж байна л да. За би одоо чадах юм байна. Тийм. Өөрөө өөртөө л одоо ажил олгогч хийсэн юм шиг ондохоо үедээ тийм ээ. Өөрөө өөртөө наач ямар гоё юм бэ? Өөрөө өөртөө ажил олгогч. Тийм өөрөө өөрийгөө цалинжуулж байгаа үсттэй тийм ээ. Ажил олгогч хийсэн. Тийм өөрөө өөртөө ажил олгогч хийгээд явж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо өнөөдөр бол манай монголчууд бас маш олон зөвхөн одоо Герман гэлтгүй Европын зөндөө олон Европтэй бас Азиас ч гэсэн дарснууд ингээ оруулаад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний өмнө бас зөндөө олон тэр хүнсний бүтээгдэхүүнүүд ингээ оруулж ирээд ингээ байж байгаа шүү дээ. Төрөл бүрийн юмнууд ингээл оруулж ирж үзээд ингээ явж гин те. Тэгэд яг за би эднүсээ биш юм байна. Би юу нэг ингээд дарсаал ингээд барьсан зүв юм шүү гэсэн бодол яг ямар үед тэр бодол бол яг 2002-3 оноос төрсөн. Ямар байдал төрсөн? Гэхдээ ер нь бол эдийн засаг яг унаал. Би ч одоо манай компани бараг дампуурах дээр тулаад маш их хасахтай болцсон. Маш их одоо банкнд өрзөөлтэй. Тэгээ энэ ч одоо бүр яг тэр уналтын цэг гэдэг бол хүнийг эргэд бүх юм эргэж олж харж нөө дүгнэлт хийх юу болсонгүй вэ? Юг одоо тийм ээ цааш нь одоо хичээж бодох хэрэгтэй вэ? Энэ чигээр ингэж дуусах юм уу? Аль эсвэл өшөө боломж байгаа мó гэдгийг л яг олж харах тэр цэг бол 2002-3 он байсан. Тэгээ яг 2003 оны одоо намраас зөвхөн дарсан дээр үлдэх нь зөв юм байна гэдэг шийдлийг гаргаад тэгээд зах зээлийнхаа бас судалгааг хийгээд тухайн үедээ тийм бас тэр чинь бас судалгаа ин гэдэг чинь 20-д хүн штэ тийм ээ. Тэгэхээр хүн ер нь бол унна гэдэг бол өөртөө бол бас одоо нөгөө өөрөө ойц хүүхд уйлдгүй гэж манай монголчууд хэлдэг тийм. Нэг нь л миний өөрийн санхүүгийн замбраагүй зарцуулт тийм ээ. Юу гэдгийг одоо эн чинь олж байгаа орлогоос л давсан зарлах гаргаад исэн гэсэн үг байхгүй юу тийм үү? Хүн ер нь тэгдэг юм шиг байна. Залуу багт чинь тий гоё орлого ингээд ороод ирэхэр чинь байшинтай ч улмаар санагдал тухайд ч бас гоё шин байшингууд 2000 оны ихээр баригдаад за гоё машинтай болмоор ч гэдэг юм уу ахыгаа ихчээгээ дүнрээч гэдэг юм одоо ингээд гэрэлсэлмаар санагдаад хүмүүсүүд ч бид нар чинь тий тэр утгаараа санхүүгийн буруу зарцуулалт мэдээж хэрэг байсан. Тэгээ тэр уналт бол надад бас дараагийн имийг олж харах завшаан болсон гэж би бодож байгаа. Тэгтээ сэтгэлээр унаагүй. Ингээд дуусчихна гэж ерөөсөө би тэг сэтгэлээр унж байгаагүй. Тэгтээ яг дүн шинжилгээ хийх, өөртөө тийм ээ яг дүн шинжилгээ хийх, яг юу болоод өнгөрөв. Одоо яг цаашаага яах юм бэ гэдэг маш том асуулт босч ирсэн. Тэрэн дээр их зөв тухайд гаргалгаагаа гаргаад зах зээлээ судалж үзээд оруулж ирсэжсэн 20-30 төрлийн янз янзын бүтээгдэхүүнүүд Германаас оруулж ирж байгаа штэ. Бүсний бүтээгдэхүүн тий бүгд. За Пиавнаас өксүүлээд одоо бас Дрезденгийнхаа тэр Саксныхаа Радебергер гээд алдартай гоё пиавыг ч хүртэл оруулж ирж исэн тухайн үед. Тэгээ 9-ийн тос за тэгэл ерөөсө ачхгүй юм байхгүй сэлбэтэг маасл маргаринч гэж ах шиг. Одоо бодохоор тий бас л болох бүтэх янз янз юм л оруулж ирж исэн. Тэгээд тэр бүгдийг яг нэг дор болсон. Яг тэгвэл зарим нь ашигтай ашиггүй тийм ээ. Мөнгө төгжих одоо юу байдгийг тэр чинь бас хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хадгалах хугацаанаас өсвөлээд бас 100 өвлийн ачилт энэ төр гэдэг ингээ байдаг байхгүй тий. Тэгэхээр яг одоо энэ үнцгээс ингээ харахаар одоо нөгөө хоёлаа шүүмжлийн талаар ярьсан шүү дээ тий. Одоо ингээд нөгөө нэг энэ одоо байр суурин дээр ирсэн Төвшин баяр нөгөө тэр нэ 20 эдтэй 30 эдтэй шүүмжлэхэд аяга амархан харагдаад байна шүү дээ тий. Юу ч юм яасан. Гэтэл тэр үедээ бол ингээл бас арга замаа хайгаал тий. Аль нь амжилттай хаа аль нь үр дүнтэй хаа гэж тэрийг хийгээл явж байгаа хгүй. Энэ дээр нэг зураг нэрэ байгаа найруулагчаа. Тийш. Тэгэхээр ч одоо 2003 онд тэгэхээр би хоёр хүүхдийн ээж болцоход одоо энийг харахаар танд юу санагдаж байна? Тийм одоо манай одоо хамтарч ажилладаг маш олон улс орнуудын далбай байна да тий. Одоо хамгийн сүүлд манайх энэ Канадаас бас Club Tales гэдэг залуучуудад зориулсан яг ийм гоё бэлэн коктейл оруулж ирж байгаа. Канадаас уу? Шууд ингээд Канадаас. Шууд ямар ч найруулах шаардлагагүй гэх. Ямар ч найруулах шаардлагагүй. Тэгээ 8 градус алкохолтой байна уу 10 градус алкохолтой байна уу тий. Club Tales гэдэг хамгийн сүүлд Канад улстай одоо харилцаж байгаа. Тийм Шотландтай харилцаж байна. Хамгийн сүүлчийн харилцагч гэх юм бол бас Англи улсаас бас soda water гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тийм кола, soda water за тэгээд нөө тоник гэд нэрийг бас оруулж ирж байна. Дагалдах бас хэрэгсэл.
Тийм бас өндөр хатуулагтай бүтээгдэхүүн сайн жинтэй бол бас сайн тоник байх хэрэгтэй байдаг. тоник Тийм тоник ус. Тийм. 21 ус энд байгаа. За 21-өөс та бүгдээр нь очсон уу? за ганц хоёр очиг ус бас би Ганц хоёр л байна уу? тийм South Africa бол очсон. Одоо би нэг Чили, Аргентин л очичвол болох гэдэг юм да. Хүмүүс чинь одоо ингэ 21 аймаг гэж ярьлаа. Одоо тань чинь одоо 21 улсаар яригдчихэж штэ тий. Тийм. Тийм. Тэгэхээр одоо харахад бол энэ 21 улсын ингээд нэг бүтээгдэхүүн орж ирж байгаа юм шиг боловч эргүүлээд 21 улсын тэр дагаа соёл нь бас орж ирж байгаа. Мэдээж. Тий. Тэгээд нэг дарс бол өөрөө бас маш их тийм түүхтэй холбогддог. Тэгээ одоо ингээд өндөр зэрэглэлийн дарс байна уу? Аль ч одоо энэ дарс одоо Европт өөрөө уух соёл нь бол одоо бараг 2000 жилийн түүхтэй. За шинэ дэлхийн дарсууд гэх юм бол одоо 250-аас 350 жилийн түүхтэй. Жишээ нь South Africa гэдэг нь бол 1818 онд одоо Европоос нүүж очисон гэр бүлүүд л одоо Аргентин, Чили одоо тийм Калифорни одоо South Africa-т одоо Европын соёлыг аваач тэнд усан үзэм тариалаад гоё дарс хийсэн юм түүхүүд байгаа. Тэр хүмүүсүүд ингээд судлахаар дандаа түүх нь Европоос л очисон эсвэл Америкаас очисон гэр бүлүүд байгаа байхгүй юу. За одоо тэгээд чи Италид явж байгаад юм уу эсвэл одоо Францд явж байгаад нэг шатуугаар ороход бол 13 дугаар зуунд байгуулагдсан шатуу гэдэг ч юм уу 5 дахь үе дээр явж байгаа шатуу. 5 үе гэдэг чи одоо нэг хүний дундаж нас. За одоо бол яг 80-д гарцсан баг. За нэг 70-аар бодъё л та тийм ээ. Тэгэхэд л одоо 5 үеийнхэр доор хаяж 350 жилийн түүхтэй 250 жилийн түүхтэй буюу тэр хэмжээгээрээ тэр гэр бүлийн түүх явж байна. Тэр хэмжээгээр тэр бүтээгдэхүүний технологи, ноу хау, уламжлалтчоор хамт явж байгаа. Тэр чигээр хамт та. Тэр чигээр хамт явж байгаа. Энэ шатуу нөгөө шатуугаас ялгарх онцлог нь тэр гэр бүлийн нууцчоор тэр дарсыг хийдэг нууц технологи нь байгаа байхгүй юу. Тий. Тэгэхээр тэр болгоныг сонсоод явахаар их гоё ийдгээ. Тий. Одоо ингээд манай нэвтрүүлэг ингээд дуусах тийш ингээд хандж байна л та. Тэгээ манай нэвтрүүлгийн нэр өөрөө Go Global гэдэг аа шүү дээ. Тэгэхээр дэлхий рүү гарьяа л гэдэг аа. Тэгээд дэлхий рүү гарахын тулд эхлээ бид нар бас тэрийг чинь бидний нөгөө одоо нүдэнд харагдах зүйлээ эхлээд нүдэнд харагдахгүй бид нар тархин дотор ингээд боловсарч ээж тэрийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр бидний тархинд байгаа тэр үзэл санаа, хараа, тэ алсын хараанууд, тэ тэр хандлагууд бидний ингээд дараачийн Монголын бүтээгдэхүүн юмнуудын үйлчлэгээг ингээ гаргах тийм эхний шат нь бидний одоо өөрс дотроос ингээд бий болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би танаас юу гэж асуумаар байгаа гэхээр монголчууд бид нартай ер нь дэлхийд юу өгч чадах юм бэ? Мэдээж одоо олон монголчууд дэлхийд даяар тархан амьдарч штэ. Тийм ээ одоо баг байхгүй улс орн баг байхгүй юм билээ штэ. Арабт ч амьдарч जैन тийм ээ. Европ, Аз одоос монголчууд байхгүй улс орн баг байхгүй хаа. Одоо баг 200 мянган хүн амьдарч байна уу дэлхийг тойроод тийм ээ. Тийм тэгэхээр бид нар яг үүндээ өнөөдөр гадагшаа очоод тэр Европт очиход бол Монголын одоо ноён уул эрдэнэ World Bank гэж харахаасаа илүү энэ монгол хүн гэж хардаг. Энэ монгол компани гэж хардаг. Тий. Тэгэхээр бид нар юугаараа ялгарх юм? Наачстай гоё асуулт байна. Би тэгээ юу гэж боддог вэ гэхээр монгол хүнийг ялгаруулах юм юу юм бэ гэхээр бид нар за яг түүх соёлоороо ялгарах бах. Тэгэхдээ бизнес дээр хандж байгаа тэр зарчим яг адилхан тийм ээ. Би монгол байлаа гэд одоо надад дутуу юм илүү хандах юм байхгүй юу? Яг л ижлэхэн ханддаг. Тэгэхээр тэр хүмүүсүүдийн тавьж байгаа шаардлага, тэр хүмүүсүүдийн хүсэж байгаа юм бид нар ч хүсэж байгаа юм ижлэхэн шүү дээ. Бид нар ч гэсэн тэр хүмүүсүүдээс тийм ээ та нар энийгээ ингэсэнгүү адилхан шаардлага мэйлэр тавьдаг. Тэгэхээр мэдлэг боловсролын үед бид нар хизээч доошоо орохгүй. Хүн чанарын хувьд одоо тэр яг тэр ёс зүй, за яг сэтгэл ярих юм бол магадгүй бид нар бас жоохон илүү ч ээж магадгүй. Монгол хүмүүс чинь бас их тийм халуун сэтгэлтэй шүү дээ. Аливаа юмд бас ингээд их гоё сэтгэл гаргадаг. Эрэгт нь маш гоё зочломтгой замтай. Энэ бол бидний уламжлалт түүх соёл байхгүй юу? Энэ бидний цуснд байгаа юм байхгүй юу? Тий. Тэгээ ямар ч гадны зочин аль ч том компанийн ирэх гэж их удна. Нэг ирчгээрээ дурлна. Нэг дурлахаараа дахин ирдэг. Тэгэхээр үндсэн өв соёл буюу одоо яг энэ нүүдэлчин малажхуугаа бид нар аваад үлдсэн байж байгаа. Тэгээ энэ бол энийг бол ерөөсө орхитуулж болохгүй хамгийн том бидний ялгарл гэж хардаг тийм. Тий.
За баярлалаа. За. За манай өнөөдрийн Go Global нэвтрүүлгийн зочноор Монгол улсад дарсны соёлыг таниулах хэдийнэ одоо 30-аад жил болчихсон Төвшинбаяр захирал маань урагдаа оролцлоо. Бид хоёр өнөөдөр бол дарсны соёлын талаар, за ер нь бизнесээ хэрхэн удирдах явах талаар, ажилтан одоо хүний нөөцийнхөө талаар хувь хүнийхээ бас үнэт зүйл үндсийн насны харааны талаар бас нэлээд олон зүйлүүдийг ярилцлаа. Тэгээд энийг сонссон сонсогч үзэгч та зөвхөн одоо сонсоод хараад өнгөрөх нь өөрөө хангалтгүй юм аа. Тэгэхээр эндээс одоо Төвшинбаяр захирлын хувь хүний одоо SEO хүний манлайлагч удирдагч хүнээс нь тэрнээс нь суралцаарай. Үгүй гэвэл ядаж одоо дарсны талаар маш олон амтлагааны талаар бас гоё одоо ноу хавг бас хуваалцсан тэрнээс нь ч гэсэн суралцаад авахыг хүсэж байна. За ингээд хүнтэй цагаа зарцуулж манай нэвтрүүлгээ урилгыг хүлээж авах сайхан яриад илгэсэн Төвшинбаяр захиралтаа маш их баярлалаа. За танаа нэвтрүүлэг бас амжилт хүсье. За баярлалаа.